Бүгд найрамдах Хятад ард улсын үйл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байсан дэлхийн хамгийн их өртөө компаниудын нэг болох China Evergrande Group-ийг үүсгэн байгуулагч Hui Ka-янд Хятадын шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. За түүний байгуулсан компани санхүүгийн хүндрэлд орж дампуурснаас хойш 5 жил өнгөрөөд байгаа. За нэгэнт Азийн хамгийн баян хүнээр нэрлэгдэж байсан тэрээр өнгөрсөн 4-р сард компани хөрөнгө шамшигдуулсан, хууль бус хөрөнгө болгосон, хахуул өгсөн зэрэг 8 зүйл ангаар буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу түүний бүх хувийн өмчийг хураахаар болсон. Гэсэн ч энэ нь Evergrande-ийн 300 тэрбум Америк долларт хүрсэн нийт үр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд төдийлөн дөрвтэй тус болохгүйг шинжээчид онцолж байна. Шинжээ хотын дунд чатын ардын шүүхээс гаргасан мэдэгдэлд Тос группийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм эдийн засагт онцгой их хэмжээний хохирол учруулсан тул хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулсан гэжээ. Hui Ka-янаас гадна Evergrande Group-т 8.8 тэрбум юан буюу 1.3 тэрбум Америк долларын торгуул оногдуулж, охин компани болох Hendag 7 тэрбум юанаар торгох шийдвэр гарсан байна. Мөн тус компанийн бусад 5 удирдах албан тушаалтанд мөнгөнд торгуул болон 6-аас 18 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноолоо. Тус компани олон тэрбум долларын үр төлбөрөө эргүүлэн төлж чадаагүй нь бага орлоготой жирийн иргэдийн хуримтлалыг үгүй хийж, нийгмийн доктортой байдалд аюул учруулах үз эсэргүүцлийн жагсаал гарахад хүргэж байсан юм а. Forbes сэтгүүлийн мэдээлснээр Hui Ka-ян нь 2017 онд 45.3 тэрбум Америк долларын хөрөнгөөрөө Аз твийн хамгийн баян хүнд тооцогдож байлаа. Гэвч өнөөдөр түүний түүх эд хөрөнгөө хураалгаж насаараа хоригдох ялаар эцэслэж байна. Цахим сүлжээнд хохирогч иргэд тэр шоронд орсноор амь насаа л хамгаалж байна. Харин бидний мөнгийг хэн буцааж өгөх вэ хэмээн дургуутслээ илэрхийлсээр байна. Нөгөө талаар компанийг татан буулгах үйл явц маш удаашралтай явагдаж байна. Татан буулгах албаны мэдээлснээр өнөөдрийг хүртэл хураагдсан хөрөнгөөс 255 сая Америк долларын хөрөнгө борлуулагдсан бол цаана нь 45 тэрбум Америк долларын нэхэмжлэл байсаар байна. Үүгээр зогсохгүй их газрын Хятадаас гадна Хонконгийн шүүхэд Hui Ka-ян түүний эхнэрийн офшор хөрөнгийг зарцааж ногдол ашиг хэлбэрээр авсан 6 тэрбум Америк долларыг буцаан авах хуулийн маргаан үргэлжилж байна.